Оны D хувилбарын 5 дахь бодлого байна. За энэ маань мянган бодлогын системийн вектор 1 гэсэн хичээлээр бас айгүй олон төрлөөр байна. За тэгээд энэ бодлого маань ингээд хоёр цэг өгөгдсөн. За тэгээд энэ цэгүүд ба B вектор гэсэн нэг юм вектор өгөгдсөн байна. За CD вектор нь B вектортэй тэнцүү байх X тоглоорой гэсэн бодлого байна. За энэ бодлогыг яаж бодох вэ гэхээр за CD векторыг олно гэдэг маань за D цэгийн координатуудаас C цэгийн координатуудыг хасахтай тэнцүү. За тийм болохоор энийгээ бичгтээ хэдүүлээ 4-өөс хасах нь 8, Y-гээс хасах нь 4, за 1-ээс хасах нь X гэвчиж. За энэ маань CD векторын координатууд байна. За энэ нь биднэрт өгөгдсөнөөр B вектортой тэнцвэрсэн тий. За тийм учраас хасах 4, 6, 8 гэсэн вектортой тэнцвэр гэсэн. За тэгээд харгалзах координатуудад хоорондоо тэнцүү байдаг учраас биднэрт X-ийг олоорой гэсэн учраас зөвхөн энэ тэгшгэлийг утасчаад хангалттай гэсэн. 1-ээс хасах нь X нь бол 8-тай тэнцүү. Эндээс X бол хасах 7-тай тэнцүү гарах юм байна. Хариу бол A байна.